Яасан бацхан уу. За өнөөдөр бүгдээрээ маш чухал сэдвийн тухай ярилцах болно. За сүүлд тэр Шангрилагийн гэмт хэрэгтнүүдийн тухай ярьсан бичлэг миний YouTube цогноос устсан. Би өөрөө устгаагүй. YouTube цаанаасаа устгасан. Яагаад тэгэхээр би тэнд зүгээр зураг оруулаагүй, бичлэгийг оруулсан, хичнээн блуртцсан байсан ч гэсэн тэрийг одоо юм community guideline зөрчсөн байна гэж цаанаас нь устгацсан. Ямар ч юм апил хийх боломж байхгүй, сэргиэх боломж байхгүйгээр устгацсан байлээ. Тэр гэмт хэрэгтнүүдийн бичлэг. Тэр би угаасаа гэмт хэрэгтэн гэж ярина уу, угаасаа нэг юм үе тэнгийн дээрлэхэлт гэд нэг юм айгүй юм хөнгөнөр өгцөн байсан шүү дээ. Тэр бол юм дээрлэхэлт биш байхгүй юу? Тэр бол гэмт хэрэг. Гэмт хэрэгтнүүдийн бичлэг, гэмт хэрэгтнүүдийн гэмт хэрэгээ үйлдэж байгаа бичлэг. Тэрийг юм санаатаа устгасан зүйл байхгүй. Ийм зүйлийн тухай яриа гэж бодоодсэн. За, энэ бичлэг ялангуяа октод руу чиглэнэ. Яагаад гэхлээр яг тэр хэрэгээс хойшоо миний ажигласан нэг хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор охин хүүхдүүдийн хүмүүжил, хоёрт нь охин хүүхдүүдийн хүмүүжил юм байна. Юу н хоёлаа л охин хүүхдүүдийн хүмүүжил юм байна. За нэг талаас яг юу гэж ажигласан бэ гэхлээр бид нар ингээд бишээ ер нь хүмүүс заяа хизэнээс юм бэ. Намайг жоохон байхаас лах те эрэгтэй хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээ. Охин хүүхдэд гар үрж болохгүй гэж хүмүүжүүлээ. Охин хүүхдийг хүндлэх хэрэгтэй гэж хүмүүжүүлээ гэдэг тийм нэг юм давалгаа явсан тийм үү. За тэгсэн чинь тэр нь яагаад чинь охтуудынхаа хүмүүжлийг хайчаарай. Тийм зүйл болоод хувирцсан нэг юм байгаад ах шиг байна. За яагаад гэхлээр манай аав ээж үгүй. Тэгээ аав ээжээс дэш эмээ өвөг үе ч юм уу. Тэр үед яг ингээд нөхөр нэхнэрээ зоддаг, аав нь ээжийг нь зоддаг. Тийм юм бүр ингээд бараг хоёр гэр бүлийн нэг нь үдчихсэн баха. Тэнгүүд одоо тэрнээс хоошоо гэр бүлийн хүчирхийлэл, тэгээ нөхөр нэхнэрээ зодох, эрэгтэй нэмэгтэйгээ зодох гэдэг имийг эсэргүүцсэд тэгээд эрэгтэй хүүхдүүдтэй эмэгтэй хүүхдүүдийг битгий зодоорой гэж хүмүүжүүлдэг болсон чинь тэрийг яагаад октод тэгвэл бид нар зодох юм байна гэд тийм ихтгэл үнэмшилтэйгээр хүмүүжчихсэн мэдэхгүй байна заяа. Яагаад гэхлээр тэр нэг юм чолктой гэмт хэрэгтэй охин байсан шүү дээ. Тэр охин чинь ингээд нэг юм сторийн чөлөө ингээд задарсан шүү дээ. Юу гэсэн байлаа? Тэр охин ингээд зүг зүгээр ахтан зодоогүй шүү. Би чи хэдэн жил хүн зодоогүй. Тэгтээ яг өчтөрл биш хүн зодохгүйгээ амлцсан байсан ч хэл юу гэлээ. Тэгснэ ингээд манай найз залуутай ингээд тэр нөгөө зодуулаад байгаа охин унтцсан гэлүү. Тэгээд би зодсон. Тэг яг би найз лугаа зодно. Тэгтээ тэрийг хүн зодсон гэж тооцохгүй ч гэж ах шиг заа ингээд би ингээд гэмгүй хүн ерөөсөө дутаагүй шүү. Энэ охин ингээд миний найз гэж явдаг. Би амар татны найз гэж боддог гэсэн охин. Тэгээд энэ охин ингээд миний найз байсан мөртөө манай луутай очиод унтцсан байл яах вэ? Эргэлж буруутай эргэлэг. Тэгээд маргааш уулзаад зодон эргэл өндөр ирээгүй. Айгаад ирээгүй. Тэгээд би юу буруу хийсэн юм бэ гэдэг энэ охин гэсэн. Юусэн ямар ч гэмших юмгүй надлаа битсэн чатыг уншвал ийм юмнаас болж одоо эмэгтэйчүүдийн ирэх феминизм ч юм уу те иймэрхүү үг айгүй юм хямдхан үнэгүй болчиход байгаа байхгүй юу. Ууг нь те эмэгтэйчүүдээ хүндлээ, эмэгтэйчүүдээ зодхой болий, гар үрхээ болий, хамгаалдаг бай гэж хэлж байгаагаараа та нар биднийг битгий зодоо, биднэрт битгий хүч хэрэглээ. Гэхдээ бид нар та нарыг зодож болно шүү гэсэн тийм байлаар ухуулга ердөөсөө биш байхгүй юу. Эмэгтэй зодуулаад ээж болохгүй, эмэгтэй хүнд гар үрж болохгүй. Гэхдээ эмэгтэй хүн яах вэ? Эрэгтэй хүний ганц зогцоход юу нь болдгоо юм ч юм уу. Тийм ухуулга, тийм ойлголт, тийм мессежийг түгээх гээд байгаа зүйл ердөөсөө биш байхгүй юу? Тэр охины амнаас яаж тэрийг зодсон гэхдээ яг тэрийг тооцохгүй гэж гарч ирж байгааг ердөөсөө ойлгохгүй заяа. Эмэгтэйчүүд илүү их зодуулаад байсан болохоор эмэгтэйчүүдтэй гар хүрхгүй байя гэж хөвгүүддээ сургая гэсэн болохоос биш. Эрэгтэйчүүдийгээ эн тэнцүү зодё гэсэн зүйл ердөөсөө биш. Тийм болохоор эрэгтэй хүүхдүүдэд ч гэсэн жоохносоо том болоод ч гар хүрж болохгүй. Тэр адилхан гар хүрж байгаа зүйл. Ердөөсөө тэ яг булчингаараа тийм эмэгтэй нэлүү жижиг, эрэгтэй нэлүү том байгаа ч гэсэн тэгээ сулан томьёогоо зодлоо гэд тэр нь ингээд зодоон биш болчихно гэсэн үг биш. Дараагийн ярих юм. Тэр манай найз залуутай унтаад гисэн бэлүү. Хизэнээс эмэгтэй хүн тийм амар эрт төвтэй байдаг болцсон юм бэ? Хизэнээс юм өсвөр насны охтууд ийм аимшиг эрт төвтэй байдаг болцсон юм бэ? Бандийн төлөө яахаас ч буцахгүй. Тэр охины зурган дээр лайк дарсан байна. Чиний зурган дээр манай найз луу лайк дарч. Яхаараа чиний зурган дээр лайк дартын. Чамтай битсэн байна. Яхаараа чи манай найз луутай чадaltaй. What? Юу гэсэн үг юм бэ? Зүгээр хаял та. Тэгэл нэг юм Instagram дээр нэг иймэрхүү бичлэгүүд за юу лээ тэр нэг охин ингээ крашигаа найраад авчлаа. Чи ямар увайгүй юм ч гэж яхаж юу гцэн чалаа та. Хизээ эрэгтэй хүний анхаарлын төвд орох гэж нэг охинтой уралддаг болцсон юм бэ бид нар. Хизээ ийм амар эрт төвтэй болцсон юм бэ? Бүр ингээ гайхаад байгаа байхгүй юу? Төрүүлж найрна. Найрагдахгүй бол уурлна. Өөр охин руу бичүүл уурлна. Өөр охин руу ингүүл уурлна. Зүгээр хаял та биччихэл вэ гэлтэй хаял та. Тэглээгээд би уучлаа дээ ингээд гэсэн үг гэж хэлээгүй штэ.
Хар жоохносоо ийм болцохоор том болоод яах юм? Зүгээр бичүүлээд явуул л та. Come on, окей, бич бай. Очоод зодно. Зүг зүгээрээс хүн зодоогүй шүү. Хин та нарт ийм зүгээр байхгүй байгаа хүнийг шийтгэж болно гэдэг ийм эрхий чи өгцөн юм бэ? Чи шийтгдэг яг хин юм бэ? Та нар шийтгдэг яг хин юм бэ? Зүг зүгээр байгаа хүнийг зодоогүй шүү. Өөрөөсөө л болсон байна гэдэг иймэрхүү юмыг гаргаж ирээд энэ бас хаанаасаа эхэлсэн юм бэ? За охтуудыг ийм эр төвтэй болгоход нөлөөлж байгаа хит хит өвчин зүйлэн заяа. Нэгдүгээрт аав ээжийн хүмүүжил. Монголд нэг юм балиар өгнүүд байна заяа. Нөхөртөө гологдно, хадамдаа гологдно. За чи одоо ингээд төрчөөд гяс турахгүй бол нөхөртөө гологдно, нөхөр нь тоохгүй. Охин нь ингээд бүр жоохон тэг хизээж ямар ч хүнтэй суухад мэддэхгүй байхад том болоод хадамдаа гологдно яасан ийсэн. Яг ийм эрэгтэй хүнд зориулж ингээд бэлтгэдэг. Энийг би яг саяхан Hot Mic Diaries-ийн манай шинэ зочинтой ягийн тухай ярилцсан байхгүй юу. Тэгэл бүр бүүм заяа. Эрэгтэй хүнд зориулж ах хүүхдүүд өсгдөг. Хоол ич чадахгүй бол нөхөр тоохгүй, ир тоохгүй. Яаж ийм хүнтэй, ийм ааштай хүнтэй нөхөр тогтохгүй ч гэж яах шиг хизээ бидний амьдралын номер 1 зорилго эрэгтэй хүнтэй суух хадамдаа гологдохгүй байх болцсон юм бэ. Яг энэ ингээд гоё хүнтэй суух, гоё гэр бүлтэй болох те. Тэр мэдээж ингээ гоё штэ би нэг муухай айстай хизээж битгий хүнтэй суу үрд ганцаараа бай гэсэн утгаар үг нь хэлээгүй заяо. Гэхдээ энэ яг номер 1 зүйл яг яагаад юм байх хэвтэй. Өөр эмэгтэйтэй зодтолтон барин тэ өөр эмэгтэйг шийдэх юм барь өөрийгөө бүр ингээ улдаа гიშгэн барин нөхөртөө гологдохгүй байвал хадамдаа л гологдохгүй байвал хүнтэй л сууж ивэл хамаагүй гэдэг яг ийм итгэл үнэмшил бас яагаад ингээ хүүхдүүдтэй суулгаад байгаа юм бэ? Хамгийн эхлээд өөртөө хайртай бай, бусад хүмүүст гоё хайртай бай, хүрээлээ гоё зөв сонго, дуртай зүйлээ хий, тэ ядарсан нэгэндээ тусалчий, тэ өөрийгөө хамгаалдаг бай, өөрийгөө өмөөрч чаддаг бай. Тэ нэг тиймэрхүү юмнуудыг сургачаад дараа нь за сайн ихнэр байхын тулд ингэдэй шүү. Чи ганцхан сайн ихнэр байх одоо чиний номер 1 хүсэл байж болохгүй. Чи сайн нөхөртэй байх гэж давхар хүсдэг байх хэрэгтэй. Гэт нэг тиймэрхүү юмар ингээ хүмүүжүүлж болдгоо юм уу? Сайн ихнэр болох мөрөөдөл болон сайн нөхөртэй болох мөрөөдөл гэд яг уу нэг зүйл шиг сонсогдож байгаа ч хоёулаа шал ялгаатай. Сайн ихнэр байх мөрөөдөлтэй охтууд нөхөр нь хичнээн муу байсан ч нөхөр нь яаж хуурж зовоож зодож исэн уучлал тэгээ юу ч олж исэн төвчээл тэсэл энэ хараа ингэж гой хайрлал гүрийгэл ийм бахан сайн ихнэр болчихж байгаа байхгүй баг. Тэнгүүд сайн нөхөртэй байна гэхэрэн чинь бат сондоо зүйл болчихж байгаа байхгүй юу. Намайггүй ингэж хайрладаг, ингэж тэгдэг. Үнэхээр тэ ийм эр нөхөр мөхөр ир төвтэй байхыг ингээд сургамаар байгаа юм бол ядаж сайн нөхөртэй уулзраарай гэж тэгэж эсвэл хүмүүжүүлэлтэй. Нэгэн эрэгтэйгээс болж өөр эмэгтэйтэй зодтолтол өрсөлдөөл тэр эрэгтэй хүн сонгогдоогүй тэр нь өөр эмэгтэй сонгоод явцсан бүр ингээд уурлаад тэр охиныг 9 шидэнээр ингээд хараагаад no please хизэнээс би бүр яг амтны ертөнцид заяо ихэнх эмэгчингүүд одоо эрэгчнээ өөртөө сонгодог. Тэр эрэгчтэн нь эмэгчнийхаа нүдэнд тоогдох гэж тэ хээлтэх гэж бүр ингээл хамаг арга чаргаа хэрэгэлдэг заяо. Хоорондоо өрсөлдөөл зодтолтоол тэ бүр ингээл гой сайхан үд мөдөө ингээл харуулаад бүр ингээ бөө юм болж урд хавгаар н ороод ингэж эмэгтэйгийн ардаас ингээ гүйдэг байхгүй сонгогдох гээд. Тэгсэн чинь одоо яг хүн төрлөختөн дээр яагаад вэ? Эмэгтэй нэрэгтэйгийн араас ингээл гүгээл хиний ч хамаагүй хүүхдийг төрүүлээл тэгсэн чинь амтны ертөнц дээр яаж ийн хамгийн шилдэгтэй сууж ингэж тэгнэ. Тэглээгээд би өстө ирчүүдээ бүр голоодэ гэж бас яг тиймэрхүү юмар хэлээгүй шүү. Яг ингэж ойлгохыг хүсдэг юу байна заяо. Мушгиж ойлгох юм. Октооддаа бити гар хүр гэж хэлж байгаа нь эрэгтэйчүүдэд тэгвэл гар үрж болно гэсэн үг юм уу? Гэсэн үг бас биш шүү дээ. Яг тэрнтэй адилхан бити эр төвтэй бай гэж байгаа нь эрэгтэйчүүдийг үзэн ядаад дээ. Өстө дээр нь гიშгээдээ. Чи бол эрэгтэй хүнээс илүү гэж хэлж байгаа гэсэн үг бас биш. Тэгэд эр төвтэй одоо тий саяны өгнөд нь штэ хүн тоод суухгүй мохгүй ч юм уу те ингээд хэлээд байвал ингээд хэлээд авах зөндөө байгаа заяо. Иймэрхүү өгнүүдээр байнга одоо чихээ дүүргэж өсөж байгаа эмэгтэй хүн охин хөөхд амьдралын хамгийн чухал нь нөхөртэй болох юм байна. Эрэгтэй хүнд тоогдох юм байна. Гэс итгэл үнэмшилтэй өсөх нь аргагүй. Тийм болохоор ир дагаад ингээл яваал те түүний төлөө юу ч хийгээс буцахгүй тийм болж байгаа байхгүй. Гэтэ ганц бас аав ээжийн буруу гэсэн үг бас биш. Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, сошиал медиа, хүрээлэл, багш, найзууд энэ бүгд орж байгаа. Аав ээж нь мянгатын охиныгоо тэгж ингээ хүмүүжүүлсэн ч хажуунаас нь нийгэм нь, сошиал медиа, найзууд нь, багш нар нь бас тэгээ угжаад ивэл бас хэцүү. Тийм болохоор ганцхан аав ээжүүд биш. Ер нь ажлын газрынхан багш нар ер нь бүгд бити ингэж эмгтэй хүнийг эр төвтэй байх. Бити тийм одоо хайрцагт байлгаад.
нөхөр нь ямар хэцүү байдаг бол тоо ч юм уу те. Ийм хэцүү ааштай юм чинь өстой яаж хүнтэй суунаа ч юм уу. Come on, амьдралын номер 1 зорилго хүнтэй суух биш. Яг юм хөөхөн үерхэж дурлал та. Тэрнийг ингээ шоудж байгаа бичлэгүүдийг харсан чинь бүр ингээл бүх сагсаа гаргаал бүр ингээл дээр доороо ингэж нурж мураал яагаад байгаа юм бэ? Та нар ямар эйфориагийн майри юу? Өөртөө бүр майдигээ бодцсон нэг юм баахан охтууд байна за. Джейкоб Элорди чи хэн блэ? Тэр дүр нь хэн блэ? Джейкоб руу хандарсан охтуудыг майди ингээл цохиол зодоол ингээл шил мэлэн ингээл толгой молгоог нь мөргүүлээл ингээд идэв штэ. Өөртөө яг тиймгээ бодцсон за. Чи миний Джейкоб руу хандардаг юм бэ? Хөөе гэл ингээд come on та нар майди биш. Тэр зүгээр кино. Та нар зүгээр Монголдо байгаа хүүхдүүд, охтууд хөрсөн дээрээ буу. Нэг бүх сагсаа гаргаал амар зураг хийгээл хүнтэй унтаж хөвтгөн ингээд нэг юм кул зүйл болцсон те. Та нар яг хидтэй юм бэ? No. Эн чин та нарын амьдралд аюу юм үн цэнтэй байх те. Хайр байж тэр зүйл оршин тогтнох ёстой болохоос биш. Нэг ингээ хин нэгнээс өршөө авахын төлөө, хин нэгний дээр гарахын төлөө тэдэн залуутай унтсан яасан исэн юм кул охин мари болохын төлөө хийдэг зүйл биш байхгүй тэр унтаж хөвтөх гээд байгаа зүйл чинь. Ингэж явж байгаа өвчөө авчвал яана хар залуугаасаа. Яг гойж гангалдаг 20-30 нас дээр очисон чинь өвчтэй. Ууж идэх юм кул зүйл болсон. Ууж идэх нас чинь бүр 21-ээс дээшээ бүр ингээд чи бүр 60 70 80 хүртэл ууж болно гэдээ чи бүр хүсвэл архичинч болж болно гэж боддоо. 21-ээс өмнөх насан дээрээ зүгээр хүүхд чиг байж л та. Тэрний дараа бүх сонголтоо хийж чи заавал юм зөв сайн хүн байгаад халав байхгүй чи амьдралаа алдаж болно хамаагүй. Яг үнэндээ тийш дээ. Заавал сайн хүн болох хэрэгтэй үгүй. Тэгэл замаа алдаад явбал яахан эргэн тойрныхон чинь тэгэл эхэндээ ингээл үглэн араас нь чаргууцалт нь тэгээ сүултээ бүгд чамайг тоогоо болно шүү дээ. Хаа энийг дурсан өө тэр маань нэрээ ингээ харагчин болцсон байлээ. Яана тийм үү гээл дурсаж байгаа л 5 минутын дараа мартаал зурагтаа үзэл энийг л уцаа оролдоод энийг л явна. Хинт чамайг тоогоо болно. Яг үнэндээ чи муу амьдралтай болвол эцэст нь чи өөрөө л зовно. Эргэн тойрныхон чи одоо л чамд ингээл санаа зовоол тий. Тэр минь энэ минь яана чи бити ингэлдээ ээлдээ бити над хүмүүстэйгээ нийл бла 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 гэж байгаа ч гэсэн хэдэн жилийн дараа бүгд чамаас салгаад яг юм ойр ганцаараа л болно. Хинт чамд өгүүлэхээ болно. Чамайг зөнгөөр чи хаяна. Яг гоо чамайг дурсаж ярина. Тэгэл чи мартагдана. Тэгэл нэрээ тийштэй эви минь ингээ буруу замаар орсон. Яана одоо тэрийгэ болчоосоо. Тэгэл болоо. 2 минутын дараа найзтайгаа арай л чатлал инээгээл унтаал зүгээр байж гин. Ийм амархан. Чи сайн ч амьдарч болно, чи муу ч амьдарч болно. Хоёлаа болно. Гэхдээ хоёлаа л чамаас шалтгаална. Сайн амьдрал чамд л ашигтай, муу амьдрал чамд л ашиггүй. Өөрөө сонго. Бас нэг юм байна заяа. За одоо чинь энийг чинь ингээ амар гоё дээрлэхэлт гээд ингээ ангилчаад байгаа штэ. Бүли гээд. Яг үнэндээ яг тэр Шангрилагийн хэрэг бол бүрийг гимт хэрэг байгаа байхгүй юу. За яг бүлигийн хүрээнд ярих юм бол одоо юм 3 одоо ийм өөр төрлийн бүли байна заяа. Одоо дэлхийн нийтэд ганцхан Монголд биш. За нэг нь яг амаар үлддэг бүли. Сэтгэл санаагаар те тэр хүнийг сүрдүүлэх, айлгах, доромжлох. За дараа нь яг бие мах бодоор үлддэг бүли, түлхэх, те юм хумыг булаах, зодох, мөрлж зөрлөх ч юм уу те юм хумыг авч шидэх мэдэх ч юм уу те яг юм физикал зүйл үүсээд нь штэ. 3 дахь нь болохоор цахим орчин. Алсаас дээрлэгч байгаа зүйл. За тэгсэн чинь нөгөө нэг амар их бүлийг эсэргүүцээд байдаг томчууд маань өөрсдөө мэрэгжлийн цахим бүлэжд байдаг. Тэгснэ ингээд өөртөө мэрэгжлийн цахим бүлэжд байж иж нөгөө Шангрилагийн гэмт хэрэгтнүүдийг гайхаад байгаа байхгүй шүмжлээд байгаа байхгүй юу. Толинд харалтаа бро. Эсвэл өөртөө тэгэж бодд юм болоо. Би арайч зодоогүй. Гэхдээ сошиал медиа комент бол явахтай бүли биш штэ. Ямар ч ялгаа байхгүй. Одоо яг хамгийн тод жишээ заяа. Тэн нэг охины нэг ярилцлага ингээд ил болцсон байсан штэ. Ингээ хом сургаа будцсан, нүр амаа будцсан охин. Лайгу зүү юм ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс ингээд тэрэн дээр нь биш. Одооний жоохон хүмүүс яаж хуруу умсаа будаад байгаа юм бэ? Үс мүсээ яаж хяндлаад байгаа, нүрээ яаж будаад байгаа. Өөртөө бүр юм таг эвдэрхий байж иж одоогийн нийгэм юм эвдэрхий байгааг амар гайхаад байгаа томчууд байна. Та нарын бүтээл. Та нарын өвлүүлж үлдээсэн нийгэм чинь ингээ арай жоохон ингээ өөрчлөгдөөд ийм гимт хэргийн шатруу бүр ингээд хурцдаж байна. Суурийг нь та нар тавьж өгсөн. Тэгснэ за одоо эвдрээгүй нийгмийг бүтээя гэх. Тэгэхээр хүмүүс ингээ айгүй юм заяо. Ганцхан одоо энэ дээрлэхэлт гимт хэрэг дээр биш. Зүгээр л наад захын жишээ. Зам дээр заяо. Би л сайн жолооч. Бүгдээрнгийнх нь хувьд яг бүх жолооч нар өөрсдөө би л сайн жолооч, энэ жолооч тэнэг, эднэр тэнэг, энэ л засарчвал, эднэр л ингэж явдаг болчвол, тэднэр л тэгэж явдаг болчвол түүжээ байхгүй болох гэдэг ингээд дандаа хүмүүсээс өө хайдаг заяа. Би гайг байгаа, бусд хүмүүс ингэчүүл. Өөр юун дээр чинь
одоо соёл моёлтой үйлдэл дээр ярил л да те ингээ хаалга барьж өгөх, лифт рүү чихэж мэхийг суух ч юм уу те очр мочр гэх тэр юм дээр хүмүүс ингээ очролдог болчвол нийгэм гоё болох гээд байна. Ингээ бие бинийгээ хүндэлдэг болчвол нийгэм гоё болох гээд байна гэд дандаа би яаж тасрах вүлээ биш. Ийм хүмүүс нь тийм болчвол оркууд нь юм жоохон соёлтой болчвол им ууртай хүмүүс нь жоохон тайван болчвол те эднэр ингээд яг ингэдэг болчвол нийгэм гоё болох гээд байна. No. Өөрөөсөө л зас. Эхлээд өөрийнхөө болохгүй байгаа юмыг ажиглаж байгаа. Хүмүүсийн тэнэг байгааг, хүмүүсийн соёлгүй байгааг, хүмүүсийн дөрмөө баримтлахгүй байгааг биш өөрийгөө эхлээ ажиглаж байгаа. За би дөрмөө баримталтай байна. Гэхдээ би өөр яадаг үлээ. Би хүн өмөрдөггүй юм байна. Хүн хамгаалах болохоор би дуурдаггүй юм байна. Харин намайг өдөө хатах болохоор би дуурддаг юм байна. За тийм болохоор хүн хамгаалах дээрээ тулвал би бас дуурдаг болъё. Өөрийнхөө болохгүй байгаа зүйлүүдийг ажиглаад эхэлчүүл хүний болохгүй байгааг биш заяо. Хүн болго өөртөөхөө болохгүй байгаа юмнуудыг ажиглаад эхэлчүүл эвдрээгүй нийгэм бүтээхэд маш гоё юм. Одоо юу үүсгээд байна? Эхлэл үүсгээд байна. Өөртөө л хичээе. Тэгээд хүний үгийг бас мушгиж ойлгохоо болий. Эрэгтэй хүмүүсийнхээ хүмүүжилт ч анхаарад, эмэгтэй хүмүүсийнхээ хүмүүжилт ч бас анхаар. Тэгээд штэ өсвөр насны охтуудтай ер нь эмэгтэй хүмүүстэй, эрэгтэй хүмүүстэй одоо яаж ярилцах те яаж загнах яаж ингээд юм ойлгуулах вэ гэхлээр томчид ингээд загнаал байдаг үглээлээдэг 30 40 цаг 2 цагаар ингээд үглээлээдэг загнаал байдаг зодоод ч юм уу те бүр ингээд яг тэдний насныхан чихээр юу ч ойлгодоггүй үглээд юу ч ойлгохгүй тэд нэр ингэчдэг тийм болохоор ингээд мянган үглээл чи бити ингэдэг нэмэр байхгүй тэгснэ томчууд чи юм штэ үг үйлдэл нь айгу зурдаг загнахтаа тест чи ийм өста залхуу малхуу бла 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 ингэж тэгэж ингээ хөдөлмөрлөн нэ тэрэ бос чи ингэдэг өста ингэж ажил хий тэгэж ажил хий гэрээ ажиллаа хий хичээлээ хий завгүй бай яагаад суугаад байгаа юм бла 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 яагаад ууц сүзээд байгаа юм бла 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 гэд ингээ загнаж явахдаа ингээ амар ингээд тэгээ бити зүгээр суугаад юм хийгээд загнаад байгаа штэ тэгснэ өөрөө загнаж явахдаа уцаа үзэнгээ загнаж байгаа байхгүй юу тийм хүнээс хүүхд үг яаж сонсох юм хүүхдэд яаж одоо юм ойлгох вэ гэхлээр үйлдэлээрээ өөрөө үлгэр дуурайл болж хүүхдээ босоод гэрээ ажил хийлгмээр байвал өөрөө гэрээ ажил хийж байгаагаа харуул. Хүүхдээ хичээлээ хийлгмээр байвал өөрөө босоод ажил мэжлээ хий. Ямар нэгэн байдлаар одоо юм дөхүү зүйлэр ч юм уу те. Хүүхдээ ном уншуулмаар байвал хажууд ном унш. Хүүхдээ ингээд идэвхтэй хөдөлгөөнтэй байлгамаар байвал өөрөө хажууд нь идэвхтэй хөдөлгөөнтэй бай. Хүүхдээ сул дорой хүмүүсийг өмөрдөг байлгамаар байвал өөрөө сул дорой хүмүүсийг өмөрч харуул. Өөрөө аимшигын хорт зуршилтай, аимшигын хараал мараал хилдэг бэжиж хүүхд чи хараал хэлэнгүүд яагаад гайхаад байгаа юм? Чи бити хараал хэлээдэй гэж загинчаад өөрөө дараа нь 5 минутын дараа ОПГ яа гэдэвэл хүүхд чинь яах юм? Загнаж биш үлгэр дуурайлал болж хүмүүжүүлэх нь хамгийн үр дүнтэй гэж байгаа байхгүй юу? За хамгийн сүүлд нь октод та эмэгтэй хүнээ л хамгийн сайн ойлгоно. Нүрээ будахаар бид нар ямар мэдрэмж авдаг тэ ингээд сормоосаа будаж байгаа цаана наалтчаар яаж стрейтдэг гэдгийг октод л ойлгоно. Сарын тэмдгийн өвдөлт ямар аимшигтай байдгийг октод л ойлгоно. Хин нэг эрэхтэй цайн болоод догдлоод ямар байхыг октод л ойлгоно. Хумс ингээ хугарчгаар ямар байдгийг октод ойлгоно. Хувцас крем болчоор ямар байдгийг октод ойлгоно. Октод л бие бинийгээ хамгийн сайн ойлгоно. Тийм бэжиж бие биедээ хайргүй, бие бинийгээ зодно, бие бинийгээ дээрлэх нь бие биенийхээ хувцсыг тайлж бичлэг хийж байгаа байхгүй юу? Хувцаа тайлуулах ямар муухай байхыг ингээд төсөөлж мэдж байгаа болохоор тэр эмэгтэйд тэр өөр нэг охинд надад л байсан бол айгүй муухай. Энэ охинд бас муухай байна гэсэн үг. Тийм болохоор энэ охинд муухайг мэдрүүлэе гэж хийж байгаа нь үнэхээр аимшигын хэрцгий зүйл байгаа байхгүй юу? Тийм байх тусмаа бие бинийгээ хамгаалдаг, өмөрдөг, бие биенийхээ талд ордог бай. Эр хүндээ хайртай гэдэг шиг ялангуяа эрэгтэй хүнээс олж бити бие бинийгээ доош нь хийж, дээр нь гарч, зодож, дээрлэхэж, өшөрхөж, атаарах чи эрэгтэй хүнээс болж ялангуяа come on. Хизэнээс бид нар эрэгтэй хүнээс болж өрсөлддөг бие бинийг үзэн яддаг болцсон. Би бити тэгж доош оролдоо. Хайрлаж дурлалцал та гоё ингээд хөөхөн үерхэд хөөхөн үерхэлтэй. Том хүмүүс ч гэсэн ялгаагүй. Би өстой тэ эксийнхаа одоогийн найз өхнөөс л царайлаг. Дахиад яг үнэндээ эрэгтэй хүнээс болж охинтой өрсөлдөд штэ. Ямар ч ялгаагүй өсвөр насныхан ч томчууд ч эксийн хормон дээр очих гэсэн хөөрхөн болмоор байна. Эрэгтэй хүнээс болж өрсөлдөж байгаа. Манай найзлуугийн экс найгуу туранхай охин байсан бэлээ. Би одоо турмаар байна. Яагаад заавал нэг өөр эмэгтэйн дээр гарч иж өөрийгөө гоёор мэдрээд байгаа юм бэ? Бити тийм байл та зүгээр л орхил доо. Чамаас хөөрхөн байсан ч окей. Тэгээ юу гэж чамаас царай мод байсан ч окей тэгээ юу гэж чамаас бүдүүн байсан ч окей тэгээд юу гэж чи илүү туранхай байсан ч окей тэгээд юу гэж
Чиний сайн залуу чинь чамайг тоогоог өөр охиныг тоожж окей тэгээд юу гэж гэд хайдаг бол охтуудаа. Чи яаж хүндлүүлмээр нь эрэгтэй хүнийг бас тэгж хүндэл. Чи яаж хүндлүүлмээр нь нөгөө хүнээ бас тэгж хүндэл. Эмэгтэй хүнийг зодвол зодсон гэсэн үг, эрэгтэй хүнийг зодвол зодоогүй гэсэн үг биш. Эвдрээгүй нийгмийг бүтээмээр байвал өөрөөсөө эхэл. Бидээ хайртай бэ та нар. Охтууд минь жоохон юм үн цэнтэй бай. Бити тэгж юм доошоо орсон тийм сонин халтар тиймэрхүү үйлдэлүүд хийгээд ээ.